Бүгдний өдрийн мэндийг хүргэе. За, эрүүл мэндийн салбарын хүн учраас би сая хөдөө томилтоор яваад ирлээ. Энэ загнуулсаар байгаад ирсэн сум багийн төвшөнд. Өнөхөр манай салбарын тусламжлалгээ болох байсан юм байна. Та нар яваад сум багийн төвшөнд яваад. Хотод ирсэн сууд нь 2 сар, 3 сар очир хөлөөдөг. Тусламжлалыг авч чаддаггүй. За, хөдөөд юм байхгүй. Эмнэлгийн тусламжлалыг байхгүй, аппаратоног төхөөрөмж байхгүй. Эмэнтэй байна гэж загнал ингээд ирж байгаа юм чинь. 8-гийн төвдөө ч бас 14-өөс сар очир хөлөөдөг гинэ. За, тэгээд эрүүл мэндийн салбарын удирдлагуудаа улс эмнэлгийнхэн дуусан төсөв нь хасагдсан. Төсөв байхгүй яриад байдаг. Тэгэхээр аргал сар байгаад ирлээ л дээ. Ирэн бодлоо энэ эрүүл мэндийн даатгалыг ерөнхий газрыг бид нэр тусгай болгосон буруу болж байгаа ойлгоод. Ер нь нийгэм даатгалын ерөнхий газар нэгдэх хэрэгтэй юм гэж ойлголоо би сүлд. За, энэ удирдлагч бас нэлээд алдаатай бодлого хийсэн. Өнгөрсөн 4 жилд 4 сая сойлогдсон. Ковидын үе байсан. Дураараа тавьсан. Ямар ч тендерийн худалдаавд хийлгүүлсэн. Гэтэл одоо энэ засардаг. Гүйцэтгэлийн санхүүжилт маань одоо гэрж явж чаддаг, бас үрдэн гардаг. Энэ жилийн төсөв баталгаас өмнө эрүүл мэндийн сайд за энэ ажил сайжирнаа. Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангийн 50 хэдэн тэрбумын өгчих, чөлөөт үлдэгдлийн өгчих гэсэн. Дээр нь засгийн газар бас 350 хэдэн тэрбум шийдэж өгсөн. Гэтэл онгараад яасан? Одоо эмнэлгүүдийн санхүүжилт байгаа. Та нар энэ дүүргийн эмнэлгүүдээр яваад үз. 10-20% хасагдсан. Энэ эмнэлгүүдийн ачааллыг үз. Бас эмнэлгүүд алдаа байж болно. Орон тооны хэтрэлд, бодис орон тооны юу зохион байгуулж чаддаг манай эрүүл мэндийн яамныхын алдаа байж болно. Илүү оронтой тэгээд нийгэм даатгалын шимтгэлд явж аж магадгүй. Хяналж байхгүй нэмлэгүүд төр. Тэгэхээр одоо энийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нэртэй хэдэн хүн байдаг. Энийгээрээс нэг 4-5 жил байхгүйгээр зүгээр энэ жил нэг ерөнхийлөгч эрдэнэтийн зөвлөлийг одоо нэг жилээр тайлангийн аваад ажиллаж чадаагүйгийн хасдаг журамд орсон шүү дээ. Тэрний шиг журамд оруулмаар юм. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтан гэрний анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль одоо бүрэн юугаар ордог гिचэд нь. Шалгаруулж авах журам шилжихгүй л янз бүрийн мэрэгжлийн бус улсад очичоод аль нэг одоо их хурлын гишүүн намын югаар очичоод тэгээд энэ тоглолт хийгээд ингээд балж ийн нэг. Жишээлбэл одоо бид нэр эмнэлгийн хэрэгслийн газрын анх 80 хэдэн орон дотоо баталсан болгон тэгээд арга мэдж байгаа. Одоо 150-аад орон дотоо болсон. Гэтэл энэ байгууллагыг хийж чадахгүй сая эрүүл мэндийн сайдын Солонгостой ч одоо эмийн худалдаа авалт хийгээд ирсэн. Энэ ноцтой асуудал. Бид энэ урд жил хуурамч юм гэдэг одоо англи зааваргүй юм оруулахгүй гэсэн зүйлд тийм юм орж ирсэн сураг байна. Туркээс үнэтэй юм орж ирсэн сураг байна. Ажиглаад хараад байна бид нэр. Ягаад гэвэл эрүүл мэндийн салбарын одоо энэ их хурл дотор яг клиникт ажилласан 2 эмч байж байгаа шинэ бүрэн битэр. Заримдаа нөхөр санаа зовоо дуурчих юм. Өнөхөр салбарын удирдлага зохион байгуулалт алдагдсан. Энтэй холбоотой танаас нэг юм асууж үзэж байна. Яг одоогийн тогтолцоог одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд очлоо гэхэд одоо энэ анхан шатны тусламжлалыг манай өрхий эмнэлэг. Энийг яаж харах юм та? Хоёрдугаар тэр хөдөө
сум багийн төвчний сая Шиндүрэн гишүүн ярьда эми сангийн асуудал байгаа. Аймгийн төвд болон Улаанбаатар хотод шавсан баахан аптек байгаа. Даатгалын хөнгөлөлтөмийг авдаг. Үнэтэй оруулж ирдэг. Нууц үшээрнэ. Энэ дээр одоо иргэдийн даатгалын нөхцөл зөвлөлдөөс ямар бодлого баримтлах юм? За энэ хотод ирээд ингээд очроо хүлээж байгаа дарааллыг одоо юу гэж бодож байна? Өдөр зохион байгуулалтаа юу адилхан өвчлөө. Гэх мэт олон чухал асуудал байна. Нөгөө талын даатгалын нэхэмжиллийн асуудал байна. Зарим эмнэлгүүд даатгалын нэхэмжилдэг тэр мөнгө авдаг юунд харуулад бичиж байна. Би Сэргэлэн багштай уулзсан. Заримын 300 болгоод бичиж байна гинэ. Юу хүсэх юм ч одоо. Бодит тийм одоо яг хөрсөнд буусан юм ярихгүй ном яриад нэг шинжилгээ яриад нэг бүтэхгүй. Хөдөөд очоод би чагалгаанд орж байна. Хүн үзэж байна. Үзэхгүй хэм ч одоо үзэх юм байна. Хөдөөд танд зүйлийгээд ирж чад үзэж байгаа юм чинь. Гэтэл тэнд лабораторийн тоног төг өөрөмж зарим уруулж бодсон ч байхгүй. Эрүүл мэндийн даатгалын нөхцөл зөвлөлийн эрүүл мэндийн даатгалын газар нийлж байгаа нэг хөдөө сумд нэг стандарт гаргахгүй энэ цааш явахгүй нэ гэсэн. Сумд ийм стандарттай аймагт ийм стандарттай гэдэг уушин 72 оны нэг стандарт байсан дараа нь 12 оны дараа нь 17 оны нэг стандарт гарсан. Энийг анагаахын шинжилгээ ухааныхын зохион байгуулалтын тэнхим нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн яамтай хамтарч яаж нэг жинхэнэ юуг гаргахгүй багш нартай хамтарч байгаад. Бүт стандартыг гаргахгүй илүү оронтойгоор өөрсдөө мэднийг цанг хүчлэлээр гэвэл илүү орон таваад ажиллаад энэ төсөвийг хөрөхгүй байсан. Эмнэлгийн тусламж салгартах асуудал байж байна. Өөр нэг асуудал энэ хотын эмнэлгүүдийн асуудал байж байна. Сая болгонтой дарагч ярьлаа. Зарим клиникийн эмнэлгүүдийг одоо шинээр барих асуудал, нөхөн сэргийг асуудал, өргөтөх асуудлууд чухал байгаа. Ороо энэ ялангуяа нэгдүгээр эмнэлэг эхний ялхас гэмтлийн ачаалыг хараарай. Үнэхээр одоо ачаал ихтэй. Санаа зовоод явдаг. Үеийн удирдлагын буруутай үйлдэл бүх хашаа газар алдсан. Өргөх боломжгүй болцсон. Хавдрын ачаалыг хараарай одоо. Үнэхээр дийлдэхтэй байсан. Одоо бүр эмчнэр сүулдэ хэрэгт холбогдох боллоо. Саяын одоо энэ эрүүл мэндийн даатгалын нөхцөл зөвлөлийн эрүүл мэндийн яамны гаргасан югаар чинь хурц төлөвлөгөөт арах гэд гаргасан. Энэгээр одоо өштрөөс нэг юмш тэгж нэг хүнийг хэвтүүлэхгүй нөгөө квот тогтоосон чинь явуулсан гэрд нь очиод хөндрөөд одоо намайг цагдаад өгч ирэх чинь. За амьсгал зөргсөлсөн дутагдaltaй, элэгний дутагдaltaй, бөөрийн дутагдaltaй. За цус харвалтын дараах юмнууд заавал хэвтгэхийн хэвдсэн эмчилүүлэх ёстой. Гэтэл энэ дээр квот тогтооцсон. Хурц өвчин байдгүй байх уу? Тэгтээ арахаас бага. Энэ дээр анхаарахгүй эмчнэр одоо энэ бид нарыг хэрэгт холбогдох юм байна юм. Харин бойлын маяг юм ярьж шít. Энэ дээр бас эрүүл мэндийн даатгалын нөхцөл зөвлөлийн юун дээр бас тооцоо хийгээд үзэхгүй л түрүүн бид асуусан. Эрүүл мэндийн даатгалын юуны даргын дуудаад асуусан. Тэгэхэд жилийн эцсээр илүү төсөв тавьж яана гэсэн. Жилийн эхэнд баг тавьж яана гэд өөртөө гарчих байх гэд. Гэхдээ эрүүл мэндийн систем арай тэнд тэгж баймааргүй юм. Малын тэжээд өгч байгаа биш ямар. Энэ дээр бас тооцоо хийгээд үзээд яахгүй энэ манай нийгэм бодлогын байнгаараа улсын их гурал энэ нэлээд анхаарахгүй эрүүл мэндийн салбарын ажил хүн заримдаа санаа зовоод ярих юм. Хавдар өвчлөлийн асуудлыг хар, сая нөгөө энэ даатгалын үнэлгээний асуудлыг хар. Ховын эмнэлгүүд зарим нь халгаа барьж байна. Өнөөдөр ерөнхийлөгчтэй нь уламжлалтын шиглэлийнхэн одоо уусж байна.
уламжлалтын эмнэлэг одоо Монголын үндэсний уламжлалт эмчилгээ ирээсээ хаалга барьж штт. Нэг шинжил ухааны энэ 90 минут дадлын төсөв гэдгийг санаа хааж штт. Арга бараад ерөнхийдөө уулзч. Бүх юуны сая надтай уулз гэсэн би наашаа орчлоо. Гихмэт олон асуудал байна. За зарим хагалгааны хэрэгсэл багж одоо утас ширмэсч дутагдaltaй байж байна. Чимбэр эмч мэдж байгаа. Кабат тогтооцсон. Байдал хүнд байна эрүүл мэндийн салбарын. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын төсөл зөвлөхийн маань эндээ бас нэг дүгнэлт хийгээд ядах таавах мэрэгжлүүд шалгаруулад авчихгүй энэ ер нь нэг л биш болж байгаа шүү сүүлийн 30 жил ирнэ. Урд нь бид нэр сурч байхдаа эрүүл мэндийн салбарын онц төгссөн аль эсвэл эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан шалгалсан боловсрол гүшнүүдийг авдаг байсан. Одоо эмнэлгүүдээр яваад үз. Янз бүр улсууд очиж байна. Аль нэг их гурлын гишүүний ч юм, аль нэг намын харьяал ч юм уу, аль нэг нөлөөллийн улсууд очиж штт. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн сайн нэг эмийн асуудал тэгээд энэ одоо хотын юу яаж яах юм анган чадны тусламжуулалтгүй байж байна, нийгмийн эрүүл мэндийн хөрөөлөнгийн асуудал байж байна. Үнэхээр гадуур ярьж байна. Одоо энэ эрүүл мэндийн даатгалын газрыг ер нь нийгэм даатгалын газарт оруулъя гэдээ ярьж штт. Бид нэр салбарынх болохоор анхандаа тусдаа гарсан байвал хамгаалаад байгаа болохоос ширнэ. Хөдөө сум багийн төвшөнд явхаа аймгийн төвшөнд уулзахаар загнуулаад байгаа юм ч ярьсан. Та өөрөө эмчхэн одоо юу хараа сууж байна ийм боллоо гэд. Гихмэт олон асуудал байж байна. Энэ дээр хариулт тавь анхаарал тавьсан баяр. За нэр дэвшигч хариулъя. 4-р микрофон. За бэсэн гишүүний асуултанд хариулъя. Дийлийнх нь бас санал анхаарах хэмээг бас бэсэн гишүүн бас хэллээ. За анхан шатны тусам зөвчлөгээ үзүүлж байгаа энэ тогтолцоо маань одоо ер нь болж гинөө бодлогын үед ямар ажил барьж ирчлэх вэ гэж. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань бас анхан шатны тусам зөвчлөгээ үзүүлж байгаа энэ байгууллагуудтай гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр бид бүгд бас хоёр талаас нь ямиг хармаар юм байна гэж би зөвхөн хөвдөө бодож байна. Нэгдүгüүрт нь анхан шатны тусам зөвчлөгээ үзүүлж байгаа энэ эмнэлгийн чанар хүртээмжийн асуудал дээр бас үнэлт дүнэлт өгөх нэгдүгээр шаардлага байгаа юм байна. За хоёрдугаарт одоо энэ санхүүжилж байгаа тогтолцоо маань бас өнөөдөр яг анхан шатны туслан зөвшлөгээ ялангуяа сум орон нутаг аслагдсан энэ бүсэд үзүүлж байгаа энэ үйлчлэгээ маань бас шууд утгаараа одоо Монголынхаа хөрсөн дээр бууна гэдэг шиг бас ингээ хөрсөн дээрээ буухгүй байна уу да гэж харахаар байна. Тэгэхээр энэ дээр бас гүйцэтгэлийн үнэлгээнд дээр бол одоо хэрвээ одоо үндэсний зөвлөлийн гишүүн болох юм бол ялангуяа анхан шатны туслан зөвшлөгээ үзүүлж байгаа энэ одоо байгууллагууд гэрээ байгуулсан байгууллагуудын бас энэ тогтолцоо санхүүжилтийн хэлбэр одоо явуулж байгаа үйл ажиллагаан дээр нэлээдгүй үнэлт өгөлт өгч бас нэг шийдвэр гаргана гэдэгтэй бол хэлье. За ер нь бол Улаанбаатар хотод бол одоо эмнэлгийн очрол дараал нэлээдгүй үүсч байна. Энэ дээр одоо удирдлага зохион байгуулалт уу эсвэл өвчлөөс болж байна уу гэж. За энэ хоёр талтай гэж бас ахаад хэлье. Мэдээж одоо энэ удирдлага зохион байгуулалтын асуудал нэг номерын асуудал гэж бид харж байгаа. Сайн эмч, сайн менежер биш ээ. Тэгэхээр сайн менежерийг одоо бий болох хэрэгтэй гэдэг одоо манай болгонтой гишүүн маань хэллээ. Тэгэхээр менежер бэлтгэх энэ эрүүл мэндийн салбарын удирдлагыг авч явах энэ бас салбарын хэмжээнд бас бид нар бодлого боловсруулалт хүний нөөцийн хувьд бас анхаарах хэрэгтэй болов гэж. За хоёрдугаарт өвчлийн асуудал яг аргагүй бас ихсэж байгаа. За энэ нь бол Монгол Улсын засгийн газраас энэ эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд бас их дэлгэрүүлэг гэдэг сүүлийн одоо 2-3 жил ингээ явж байгаа. Нэгдүгээр шатлал ингээ явж байна. За дахиад хоёрдугаар шатлал буюу зөвхөн хавдрын асуудлаар. Тэгэхээр энэтэй холбогдуулаад хавдрын өвчлийг одоо бид нар одоо буулгахын тулд хөдөө орон нутагт эмчилгээ сувилгаа хийх ямар ч боломж авахгүй. Тэгэхээр одоо Монгол улсад нэг л ухаан халдвар судлал үндэсний төв дээр л ирж эмчлүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр энэтэй холбогдуулж ингээ хэлэх юм бол бас өвчлөлттэй холбоотой бас нөхцөл байдал байна. Дээр нь бас удирдлага зохион байгуулалттай холбоотой ч нөхцөл байдал байна гэдгийг хэлмээр байна. Тэгээ энэ дээр бол үндэсний зөвлөлийн хэмжээнд ганцхан үндэсний зөвлөл гэлгүүгээр Монгол улсын хэмжээнд бас одоо бас анхаарах ёстой асуудлын нэг юм болов. Монгол улсад бас энэ бүсчилсэн хөгжил гэж ярьж байгаа нэг бүсийн төвүүд дээр ядаж одоо энэ нэгдүгээр шатлалын одоо энэ эмнэлэг
лавлгаа, тусламж үйлчилгээний нэмэлгүүдийг бас бид нар байгуулах шаардлагатай, нарийн мэрэгжлийн одоо эмчилгээ сувилгаа хийх, тоног төхөөрөмж, шинжилгээ авах энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бас ажиллах ёстой болов гэж. За энэ хотын эмнэлгийн ачаалал, хувийн эмнэлгийн оролцоо ер нь бол одоо хотын эмнэлгийн ачааллыг бууруулахад бас энэ хувийн эмнэлгийн оролцоог хангах хэрэгтэй. Гэхдээ энэ хувийн эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүс маань хоёр одоо зүйл ажиглагдаж байгаа. Нэгдүгээр улсын эмнэлэгт үзүүлнээсээ илүү одоо эрүүл мэндийн даатгал төлөгчөөс гарах мөнгө нь бас нэлээдгүй нэмэгддэг. За хоёрдугаарт хувийн эмнэлгийн чанар хүртээмжийн асуудал яригддаг. Өнөөдөр үйлчлэгээ сайн байна, орчин гоё байна. Эмчилгээ яг сувилгаан дээрээ бас төдийлөн асуудалд бас яаж хандж ийнэ гэдгийг бас чанарын асуудалд бас ярих хэрэгтэй болов гэж. Би өөрийнхөө амьдрал дээр бодож жишээ авахад нэг юм хувийн эмнэлэгт үзүүлээд болохоо ахаараа улсын эмнэлэг рүү шилж гэдэг ийм тохиолдлууд нэлээд байдаг. Тэгэхээр энэ хувийн эмнэлгийн чанар стандартын асуудлыг бас бид нар бас давхар ярьж гүйцэтгэлийн үнэлэхтэй тодорхой шалгуур гэрээн дээр нь бас үнэлт өгөх шаардлага байгаа юм болов гэж. Ер нь бол энэ салбар хөгжихгүй байгаа нь бас энэ салбарт бас ашиг сонирхлын зөрчил нэлээдгүй байна уу гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол ашиг сонирхлын зөрчлийг одоо байлгахгүй болохын тулд наазах нь одоо болгон туяа гишүүн маань хэллээ. Үндэсний зөвлөлийн одоо гишүүн төр хүртэл одоо ашиг сонирхлын зөрчилгүй ийм хүмүүсийг тамиарна гэж. За миний зүгээр хувийн санал бол хамгийн одоо том ажил хамгийн их ажлын байр бий болгож байгаа тэр ажил олгогчийг аргалж энд суулгах нь зөв бах гэж бодож байгаа үндэсний зөвлөлд. Тэрнээс ш энэ салбарт ажиллаж байгаа нэг эмнэлэг хувийн эмнэлэгчийн нэг эмнэлгийн даргыг суулгах нь магадгүй бас ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм болов гэж. Энээс эхлээд бас бид бүгдийн хувьд та бүгдийн хувьд ч гэсэн бас анхаарч ажиллах юмнууд нэлээдгүй байна гэдгийг бас хэлье.